За бид бас энэ эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг нээлттэй сонсдог болсноороо бас нэг том дэвшил гарч байна. За би бас одоо нэрэн дэвшиж байгаа, нээлттэй сонсголд орж байгаа хүнд бас зориуд анхааруулж хэлэх байгаа зүйл байна. Тухайлх юм бол одоо мөнх сайхан сайдын одоо хөнгөлтөө юм баахан дураараа худалдаад авцсан тухай ярих гэж байна. Хуулийн процессыг зөрчигсөн. Тэгээд дээрэс нь одоо бүр сангийн яам, эдийн засгийн яамтай үнийн дээд хязгаар хамтарсан 3 яамныхаас 3 сайдын журам тогтоолж гараагүй. Тэгэл нэг компанитай очиод гэрээ хийчихэл тэрийг зөвтгөөл. Энд чинь Монголд хууль засаглалтай шүү. Тэгэхээр энэ нэр дэвшиж байгаа усаа та бүхэн анхаараарай. Одоо жишээлбэл одоо эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол гэдэг нэг юм байж байна. Энэ 22 оны 7 сарын 4-ний тогтоол. Энийг нөгөө Инквалт сайд багтаа гаргасан тогтоол. Энэ тогтоол дээр захиргааны ерөнхий хуулийн 59-2 зааснаар эмдүүж өөрийн эрхээ бусдад шилжүүлсэн. Энд чинь одоо бүр замбраага алдаж штэ энэ чинь. Энэ хуулиар олгохоос бусад тохиолдолд энэ эрхээ шилжүүлэхийг хүртэл хоригдсан байгаа штэ. Тэгээ мөнх сайхан сайд болохоор 25 оны 3 сарын 17-нд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 22 оны 11-р тогтоолын хавсралтаар баталсан эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл үнийн дээд хязгаар хөнгөлөх хэмжээг шинжилэн боловсруулж 25 оны 4-р сарын 30-ны өдөр эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр хилцүүлэх гээд өөрөө тогтоол өөрчлөлт оруулах тухай гаргаж чагаад тэгээ тэрийг гарч амжаагүй байхад л нөгөө эмийн хөнгөлөөл Солонгосын нөгөө 5 компаниас авсан 23 эмээ хөнгөлөө яваад байгаа шүү дээ. Энд чинь хуулийн процессыг зөрчөөд. Тийм учраас үндэсний зөвлөлийн гишүүд та бүхэн хэрвээ сонгогдоод ажиллавал энэ хуулиа анхаарч хардаг бай. Энэ хууль бус юмыг шаарддаг дарга нарын үгэнд битээ ороо. Хуулиа биелүүлдэг бай. Чи ямар дураараа тэгэл хэдхэн компанитай ярьчаал тэгэл одоо даатгалын хөнгөлтөөр олгож байгаа эмийг бид одоо аль болохоор л их болгож ард дэрэгдээ архаг өвчнөөс одоо эмнэлэгт хэвтэхгүй байх боломжийг олох гол хөнгөлтүүд 170 тэрбум болсон босгоод өгсөн байгаа шүү дээ одоо. Тэгчээ одоо би багахан худалдаа авалт хийсэн ингээл нөгөө эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга нь яриа сууж явах юм. Бүх юм журам процессороо явуул да. Энэ дээр эмдүүж бүр онцгой анхаарч явах хэрэгтэй шүү дээ. Та эрхээ шилжүүлэх хэрэггүй. Эмдүүжийн хамтарсан шийдвэрээрээ энэ үнийн дээд хязгаар жагсаалтаа бүгдийг шинжилж батлах ёстой шүү. 22 оноос хойш одоо хүртэл батлагдаагүй явж байгаа шүү. Энийг анхаараарай. За мөнх сайхан сайд хариулт өгье. За. Одоо энэ та ажлын хэсгийг ахлаад ингээд шинжлэгдсэн найруулагдсан эмнэлгийн хэрэгслийн тухай хууль дээр заасан тэр зүйл заалтын дагуу л одоо бүх үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд хэрвээ ямар нэгэн хууль зөрчсөн процесс байгаа бол таныгаа тэр хууль хяналтыг нь байгуулахад өгөө цаахан шалгуулчих л та. Тэгэхгүй бол та одоо энэ манай эрүүл мэндийн салбарын хүн. Тэгэхээр энэ эрүүл мэндийн салбараа нэг болж бүтэхгүй байгаа юм шиг юмыг одоо байнга яриад сошиалоор ажиллаа хийгээд ингээд явуулаад байхаар чинь салбарын нэр хүнд унаад байна шүү дээ. Та үнэхээр тийм процесс юм алдаа гаргасан зүйл байгаа бол сайхан хууль хяналтыг нь байгуулахад өгүүлээд тэгээд шалгуулчих л та. Танаас одоо энийг хүсэх байна. Бидний оруулж ирсэн би одоо нэг эмнэлэгтээ Солонгос руу очиж юутай эрүүл мэндийн үйлдвэртээ надад гэрээ хийсэн тийм зурсан зүйл огтоосоо байхгүй гэдгийг би танд хэлээд байгаа шүү дээ. Бид нэр гадаадын энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн улсуудад очиж үйлдвэрүүдэд одоо энэ шинжлэгдсэн эмийнхаа хууль бодлогыг танилцуулах ёстой. Энийг танилцуулсны үндсэн дээр гадны үйлдвэрлэгч чанартай эмийг үйлдвэрлэгч улсууд манай улсад хямд үнээр эмээ өгөх энэ боломж бүрдэж байгаа. Энийн үр дүнд чинь иргэдэд үр дүн хүрээд иргэд энд маш их сайшаалтай байгаад байна шүү дээ. Одоо сахарын эмхэд ахмадууд 1 сар авж уугаад дараа сард нь тэтгэврийнх нь мөнгө нь хүрэхгүй авж ууж чаддаггүй байсан бол энд Германаас нь 60,000 төгрөг гардаг байсныг 6,600 болчлоо. Өмнөх эмнээсээ үйлчлэгээ сайжирчлаа. Цус шингэлэх хэмиг одоо зүрхний стент тавиулсан хүмүүс сар болгоо уудаг 170,000 төгрөг Германаас төлдөг байсан бол 17,000 төгрөг төлөөд энийг авдаг уудаг болчлоо. Иргэд эмчнэр бүгдөө сэтгэл ханамжаа илэрхийлээд байна. Эн чинь ингэ зогсчих юм биш. Манай улсад чанаргүй байгаа, үнэтэй байгаа юм цааш нь бүгдийг үргэлжлүүлээд 2026 оны төгсгөл гэхэд бид нар энэ чанаргүй байгаа юмуудыг зах зээлээс гаргах
боломжийн одоо хямд үнэтэй бүтээгдэхүүнүүдээр чанартай бүтээгдэхүүнүүдээр хангах энэ бодлого маань одоо маш амжилттай үргэлжлээд явж байна. Тэгээд ард иргэдэд ингээд таашаалтай энэ бодлого маань хүрээд байгаа нь одоо танд яагаад таалагдахгүй байгааг би ойлгохгүй байна. Үнэхээр хууль зөрчсөн тиймэрхүү зүйл байгаа бол та энийгээ хууль хяналтын байгууллагаар сайхан шалгуулаарай гэж хэл. За Чимбэрэн гишүүн тодруулж сууя. За би өчигдөр Монгол Улсын ерөнхий прокурорт өгчихсөн. Тийм учраас санаа зовлтгоо өгчихсөн байгаа. Хоёрт зөвхөн дангаараа өгдөг Дапа Глифлесийн 6,000 төгрөг болсон болохоос фарсига хосмол найрлагатай юм 6,000 болоогүй шүү дээ. Тийм учраас имийг бас тодорхой яриарай. Хоёрт энэ эрх шийдвэрлэх тухай гэдгийн захиргааны ерөнхий хуулийн 59-2-ыг яриад байгаа шүү. Захиргааны хуулийн 59-2 би өөрч уншаад өгчээ. Хуулиар тусгайлсан эрх олгогдсон захиргааны байгууллага хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд захиргааны хэмжээний акт гаргах эрхээ бусдад этгээдээр шилжүүлэхийг хориглоно. Тэгэхээр би өөртөө чинь бол нөгөө хувь хүний асуудал биш юм. 3.5 сая иргэнд хууль үйлчид зөв юмнүүдэд зөв үнийн дээд хязгаараа тавиа гэж яриад байна шүү дээ. Ойлгож байна уу? Үнийн дээд хязгаар сангийн яамтайгаа, эдийн засгийн яамтайгаа батлах ёстой шүү дээ. Та өөрөө очиод ингээд батлаад ах чи буруу байна гэж хэлээд байна шүү дээ. Чи алдаагаа ойлгохгүй байх чи яасан харамсалтай юм бэ?